Сайн өргөн хүмүүсээ бадмаа байна. Өнөөдөр бүгдээрээ нэг сонин юмны талаар сонирч байх нэг сонирхолтой юмны талаар ярина. Бас айгүй хэцүү юм хийн хамтдаа энэ надтай дуслан хамтаагаараа заяа. 1 2 3 ба. Сугны усны талаар ярив. Өнөөдөр би суганда вакс хийн. Сугнах усыг авч хаяна. Гэтэ тэрнээс өмнө бас нэг сугны усны талаар бүгдээрээ ярилцъя гэж бодож байна. Тэгээ сугны усгүй эмэгтэй хүн бол одоо цэвэрхэн ер нь илүүдл ус гэж яриа. Илүүдл ус гэдэг ойлголт нь шүү дээ, тий. Хүний биед уг нь бол илүү ус байхгүй заяа. Бүх ус хүнд хэрэгтэй. Ус байтугай бүр ингээд бүх зүйл хүнд хэрэгтэй. Байглаас ерөөсөө илүүдл зүйл гэж хүнд байдгүй. Одоо байгалийн зүйл өөрөө илүүдл болцсон ийм цаг үе байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хизээнээс эхэлж ер нь илүүдл ус гэж эмэгтэй хүн сугны ус авч эхэлсэн гэсэн чинь ердөө 100 жилийн өмнөөс заяа. 100 жилийн өмнөөс эмэгтэй хүмүүс үсээ авцсан тийм толгор арьстай байх нь гоё, цэвэрхийн, ариун, цэвэр юм гоё гэдэг энэ ойлголт ерөөсөө 100 жилийн өмнө үүссэн байгаа байхгүй. Тэрнээс өмнө бол бүгдээрээ сайхан үстэй амьдарч илаа. Ус ах тий. Ус ах ингээл бүгдээрээ бүжиглээл үстэй ингээл ир юмгүй амьдарч исэн. Тэгсэн яасан гэсэн чинь 19-р зууны ихээр барууны орнууд тэр дундаа Америк эдгээр ингээд бүгдээрээ заяа сэтгүүл мэтгүүл дээр эмэгтэй хүн ус сугны усээ ингээд авчвал гоё мой гээл. Тэгэл нөгөө палажнууд нь ингээд сууг муу гардаг ийм болж молол тий. Тэгэл нөгөө реклам зар сурчлагааны сэтгүүл мэтгүүл дээр ингээд сугны усээ авсан эмэгтэй та гайхалтай цэвэрхэн гэж ихээр ингэж яваад эхлээд тэгэл одоо бол ерөөсөө баг хүний бие чинь тэр чигээр гүлгэр байж иж гоё гэдэг ийм утга санаа руу ийм одоо юу яваад штэ тий зорилго руу гэх юм уу энэ гоо сайхны ертөнц одоо энэ маркетинг медиа энэ бүх юм чинь нийлээд тийм үү тийм байжгаад тэгээ сүүлийн үед одоо хүмүүсийг таад анзаарч байгаах нэлээ их бас ингэж normalize body hair тий одоо биеийн үсийг бол ингээд энгийн энэ чинь байгалийн natural одоо байглаасаа хүнд ус ургадаг зүйлээ өөрсдийнхөө баригдмал өөрсдийнхөө зохиосон ийм хим хэмжээнд бүгдээ ингээд барьхаа болио гэдэг ийм үзэл суртал дэлхийн нийтэд нэлээд дэлгэрээд бас айгүй том одоо одууд эдэр үстэйгээ гарч ирж юм ирсэн тийм одоо тохиолдлуудыг та ер нь мэдэх бах. Тэгээ би ер нь ирээдүйд энэ үс цогны үсээ бүр авахаа болох гэж би бодоод байгаа шүү дээ. Хүмүүс эмэгтэй хүмүүс ялангуяа. Тэгмэд эрэгтэй хүн бол баг ус ностойгоо ингэж байж ах нь гоё болчихсон гот эмэгтэй хүн өсгөө байх нь гоё гэдэг. Энэ бол зүгээр л нийгмийн бидний тогтоосон л ийм нэг бидний өөрсдийнх нь зохиоцсон л нэг юм үлгэр байхгүй. Тэгээ тэр дотор л бид нар тэрэндээ тааруулж амьдрах гал яваад байгаа шүү дээ. Тэгээд ирээдүйд ер нь хүмүүс ир эмгүү ер нь үсээ ер нь авах болох гэж би бодоод байгаа шүү дээ. Биеийн үсээ авах хэсэг нь хувь хүний сонголт, хувь хүний одоо эрх чөлөө юм а гэж байгаа мөртлөө эрх чөлөөгөө эдлэх боломжгүй тийм нийгэм одоо амьдраад байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь ирээдүйд энэ бол бүр ингээ байхгүй болоод бүгдээрээ ус мүсээ ингээд авахгүй байсан ч зүгээр бараг ингээ сухны үстэй эмэгтэйчүүд гоё болох тэр цаг баг ирэн шүү заяа. Бүр ирээдүйд хэдэн жилийн дараа гэдэг мэдэхгүй. Гэтэ энэ YouTube-ийн бичлэгийг үзэж байгаа юм бол бадмаа юм тэр үед зөв хэлж ийжтэй гэж миний хүүхдүүд бодох байх. Тэгээд ингээд энэ сухны ус авъя. Гэтэ миний бас харцангуй хаавж иж аягүй шинхэн. Энэ бол нэлийн удаан урахчихсан ийм ус байгаа. Өмнө бас нэг вакс хийжсэн. Тэгээд амар хэцүү шүү дээ. Тий ингээд 100 байр, уйлан байр. Тэгээд би нэгэн тугаасаа ингэж амар хэцүү вакс хийх юм чи бүгдрийг бичлэг хийчих хамтдаа зовъё гэж бодсон байхгүй. Хамтдаа ингээд гэдэг татаад угаасаа ингээд сухны ус хүн байж л байдаг зүйл шүү дээ. Тэгээд ингээд сухнуусаа авдаггүй явдаг эмэгтэйчүүдийг би айгүй ямар гоо зоригтой ямар мундаг юм би өөрийнхөө ингээд үзэл бодлыг бүр ингээд үнэхээр ойлгоод ингээд өөрөө байж чадчихна гэд би үнэхээр бахархдаг мундаг. Гэтэ би одоогоор надаас тийм зориг гарахгүй байгаа байхгүй. Би бол хэрэг бүгдээрээ сухнуустэйг явдаг гэсэн бол би явна. Гэтэ би ч нийгмийн амтан. Тэгээд би одоогоор надад тийм зориг байхгүй байна. Тэг ер нь эцэст явж би ер нь нийгэмд зориулж л энэ сухнуус өсөж байгаа шүү. Илүүдл ус гэдэг байгаа шүү дээ. Одоо илүүдл ус тий. Илүү юм бол уг нь байхгүй. Одоо энэ хүний хөмсөг, сормоосны ус хөмсөг тий. Одоо эдгээр чи бүгд үүрэгтэй. Бүгд хүнд хэрэгтэй зүйл байгаа байхгүй. Одоо хөмсөг тий. Ийш ингээд хөлс тос одоо шороо оруулахыг ингээд хаагаад шүү нүдрөө. Тий. Дүнгүүд одоо суугны ус бол одоо үрэлтээс сэргийлж гин, бактериас сэргийлж гин. Тэгэл зөндөө л одоо хүний толгойн ус одоо гоё ингээд нарнаас хамгаалж өгч шүү дээ. Хэрвээ ингээд халдсан байсан бол нарны туяа шууд
хоохон дээр тасна үстэй. Тэнгүүд миний ус хамгаалж өгч шүү дээ. Тий. Хүний бие чи ингээд ерөөс хүнд ерөөс хэрэггүй зүйл байхгүй. Бидний нийгмийн энэ тогтоосон хэм хэмжээл бидрийг ингээд захирч явж гин. А энэ захирагдахгүйгээр өөрийнхөө эрх чөлөө, өөрийнхөө сонголтоор ингэж амьдрдаг хүмүүсийг би үнэхээр бахархдаг. Тэр хүмүүсийн оюун бодлыг үнэхээр хүндэлж гин. Тэгээ сугны үстэй бол муухай эмэгтэй, үсгүй бол гоё эмэгтэй гэсэн тийм ойлголт бол огтоосоо уг нь байхгүй. Гэтэ бид бий болгосон нийгмээрээ, нийгмийн стандарт, нийгмийн дарамт шахалт, энэ хүмүүсийн нийгмийн хөгжил явах тусам бидний гоо сайхны стандарт, гоо сайхан юм байх ёстой гэдэг шалгуур нэмэгдээл яваад ингээд бүр замраагүй болоод идэг. Үүнээс л үүссэн зүйл. Тэг харагдах байдалд анхаарч байгаа болохоос энэ хүнд хэрэгтэй зүйл шүү дээ. Хүний биеийн л нэг хэсэг шүү дээ. Уг нь бол. Тэг тийм болохоор заавал сугнуус авах, хусаад авах шаардлага байхгүй шүү. Гэтэ одоо тэгээд зүүн болж байгаа юм ч одоо тэгээд дууга үсээ хусъя. Тэгээ би анх ингээд 9-р ангидаа нэг ээжэд нэг юм эндэд төрхөнгүүтээ ингээд арчаад авчдаг. Тэнгүүс сугнуус нь арилждаг юм нэг сони юм ээжэд байсан байхгүй. Тэсэн чи би тэрэг төрхөө наадын. Тийм жоохон тэгээд чи нэг 5хан ялгаас л ургаж эхэлжсэн шүү дээ. Тэгж яах чинь төрхөөд тэсэн чи нөгөөх нь бүр амар шивүү ургуулдаг байж таарад тэгээд миний үс тэндээс хойш өтгөрцөн байхгүй. Ер нь бол манай ээж чи баг өсгүй шахуу заяа. Байглаасаа уг нь би өсгүй байх хэрэгтэй байсан байхгүй. Тэгсэн чи би багтаа нэг буруу юм ашиглаад тэгээд байхгүй болох гэсэн. Нөгөө үсээ амар өтгөн ургуулдаг болгоц. Тэгээ ер нь бол жоохон одоо өтгөн байгаа нэг. Манай ээж бол баг нэг ийм хэл өстэй сугандаа. Тэгээ угаасаа төрөлхийн тийм өсгөө. Тэр үед тэр нэг балан юм хэрэглээгүй байсан бол гойхгүй чи. Brazilian wax гэдэг аахгүй. Тэгээд зүгийн бол гэсэн. Зүгийн бол гэсэн. Энэ wax. Тэгээ 2 син хийдэг байлаа. За тэгээд энэ нөгөө зүгийн бол гэсэн нэмэлтгүй гэсэн шүү дээ. Гэтэ энийг тэгээд аягандаа хийгээд усыгээд ууж болохгүй л хэл та тий. Зүгийн бол зүгийн бол хамдагч шин. Нэр яг зүгийн бол нэмэлтгүй зүгийн бол гэсэн үнийн юм шүү. За одоо ингэж жагаад үгүй за зүгийн болоор тэгвэл анх удаа wax хийж үзэх нь шүү. Өө сугандаа зүгийн бол өдөр төрөгцсөн хүү. Яа чи бүр амар рич аам шүү. Рич бадмаа болчиход байгаа юм шүү. За ингээд ургалтын дагуу төрхлээ тийм ээ. Ургалтынхын дагуу төрөхөд би ч бас яа ургалтынхын дагуу төрөхөд яа за ингээд яа зулгаагаад байгаа хгүй энэ чи. Йоо. За одоо тэгэнгүүт эний чи наан заяа. Энийг хэр авд юм бол тоо сайн аваасаа. Бурхан. Йоо бурхан яаж татнаа. Брэм эрэгтэй үнэд зовох шаардлагагүй шүү. Та нар дэндүү жаргалтай амьдарч байгаа шүү эрэгтэй хүмүүс. Эмэгтэйчүүд бид нар. Ер нь эрэгтэйчүүд энэ сухнаас усмаар байгаа шүү ер нь. Тиймстэй адилхан л усъя л та. Усвал адилхан л усъя л та. Эмэгтэй хүн болохоор яхаар юм илүү юм хийх хэрэгтэй ер нь тий. За хасхаа үгээ татхаа. Бурхан минь суунаас ингэ доошоо оргоцсон маш тоо дээш нь татна гэсэн үг байна. Бурхан минь. Нэг ямар хэцүү. За маялаа даа. Орлож маялаа даа. Нэг хоёрын за нэг хоёрын дахиад нэг наахгүй бол эн чинь баг ус үлдсэн юм шүү дээ. Энийг юугаар авчт юм уу? Хямсаагаар татаад авчт юм уу? За били. Нэг л татах юм шиг. Энэ сугман бүр сандраад бүр хөлөрсөн биш үү? Одоо чи билнэ үү? Нэг амар тузаан төрхөх шаардлагагүй л да ингээд ёо. Эрэгтэй хүмүүс ер нь том яриад байх юм байхгүй шүү та нар заяа сугнах үсийг усч чадахгүй. Сугнах үсэнд нэг wax хийж чадахгүй шүү та нар том яриад байх юм баг. Яа. Нэг ус аваа ичихлаа шүү. За татъя та. За энийг би бол одоо угаагаа тэгээ шууд үлдэгдлийн юу болоо хямсаагаар татлаа.
Гэтэ ингээд баян вакс хийгээдсэн хийгээд идэг хүмүүс сүлдээ өвдгөө болчихдаг гэсэн чинь өвдөлт багасчдаг гэсэн чинь. Би ихтэй баян хийсэн ч энэ өвдөлтийг багасна гэж бодохгүй байна. 1 2 1 дуурахгүй би одоо чив чимээгөө. Би гүрээ 1 2 1 2 Сайн нэр юу болчихвоо. Дээш явсан шүү дээ. Энэ зүүн талаараа татчих байгаа болохоор чадахгүй юм бах та. 1 2 1 2 1 2 1 2 Яасан би чи хуулахгүй яасан би? Яа багтсан юм шүү. Яасан би? Ингээд наалтчихад байгаа шүү дээ. 1 2 дээрээс нь доош нь татчих юм уулгаа чи. 1 2 дээрээс нь доош нь татчих 1 2 за доороос нь татчих 1 2 1 2 fuck чи болохгүй шүү дээ. Яа чи яах вэ? 1 2 3 fuck яа за төрхөд байгаа. юу гэж байгаа юм чи үсийг хараач ингээд бүр салтсан уустай үсээ. Эцэст би чамайг хараад татаад өгөх үсэж чам. Ингэж нангуута доороос нь дийш шүү заяа. Доороос нь дийш. Уг нь бол ингээд шууд болох хэрэгтэй байхгүй. Тэгсэн чи ерөөсөө энэ сууг 100 гараараа болж өгөхгүй байх юм. Ерөөсөө нэг л шүү хараа. За нэг л шүү заяа. За Басна. За болно. Йоо ямар хэцүү юм байна. Үсээ маань артаа. Би зүгээр шав госнаа. Суг гардаг ийм цам цамслоо. Ийм тэнгүүтээ суг аюулгүй. Эр эмгэлтгүй ирээдүйд бүгдээрээ сугны үстэйгээ бүх үстэйгээ амьдарч болдог. Тэр эрхчлөлттэй нийгэм эрхийн төлөө амжилт. Чиний хараа эмхтэн хүний сугны үсний талаарх бодол чи ямар вэ? Хамаагүй. Яагаад хамаагүй? Яагаад хамаагүй? Хэцүү шүү дээ өөрхий. Сугны хөөсийг. Амар хэцүү бастай. Сүлд нь юу ч хийж явах хараа бичлэгний хаад өсгөл. Үгүй эхлэхдээ би болохоор сайн өөр хүмүүсээ бадмаа байна гэдэг байхгүй. Баяртай өөр хүмүүсээ бадмаа байлаа. Баяртай өөр хүмүүсээ бадмаа байлаа. За. Сайн. Сайн мөхнийг үсээрөө ёо өдр гэдэг. За баяртай өөр хүмүүсээ бадмаа байлаа. Дараагийн бичлэгээр болцъё.